гомд. Улаан цүхэн Монтпелих, улаан гутлан Монтпелих, улаан хүрээтэй байшин номин агуулах худалдаа. Ойлгомжтой юу? За орлоо намайг дагаад ороорой. Түүхэн жоохон маматай авчих. Ялахтай ихээс үтэй ойрын авлаа. Энэ айгүй гоё юм савлгаатай цэвэрхэн. Би ингээ хүүхдэд өгөх гэж аваад өөрөө уучаад байгаа. Тэр одныг авсан би. Яа, бүр хөөмөө. Вилмакс байна. Хотоос Улаанбаатарын намангаас ихтлгүүрээс дандаа Вилмакс авсан айдуудтай нөгөө хос аяг тавг бэлгэлээд байгаа. Энэ ямар гоё юм бэ? Ямар зүрх илүүтэй юм гоо. Гоё юм. Баригдсан уу чи? Баригдсан. Одоо амигаар явж байгаа учраас би бас хададныхаа зохицуултыг сайжруулах үүднээс шүлтлэг бас дандаа ууж явж байгаа шүлттэй бас. Энэ бол реклам биш, энэ бол эрүүл мэндийн зөвлөгөө байлаа. Энэ хөөрхөн царилэг юм байна. Царилэг сонголоо. Энэ ч бас гоё юм шиг. Ер нь надад ингэж удаан 50 явах тийм боломж авах. Тэгтээ жоох удаа явчих. Ядраад хотлооч явах удаа. Өөрийгөө амрах. Күрмэ байна. Энэ хараа тэгтээ миний яг нөгөө хайгаад байснууд нь байж байгаа байхгүй юу? Энэ ангахаа самар. Хушиг. Энэ самрыг юу гэж нэрлэх юм бэ? Энд би жоохон багтаа хагаж ирсэн. Идэж баах насаа дурснаа. Нам бонус карт байгаа юу даа? Бага. Авчи дугаараар оруулах. Карттай юу дугаараар? Дугаараар. Чи дугаараар. Нөхөрлөг аягүй их залгасаар байгаа. Сая нөхрийн хоцны дугаарыг хийх гэж. Бонус ясаа 453,177. Надаа юм карт байна. Нэг карт дуусч юм шиг. За би танах зориулаад нэг шүлэг унших уу? За таалагдвал бүгдээ гоё инээ шүү. За. Овсын хүүхнүүд өтгөн шаргал цайтай, өр нэмгэн сэтгэлтэй, шудраг ил үгтэй, шургуу дайчин бүжүүд. Зүгээрээ ингээд овсын бүх бүсгүйчүүдэд зориуллаа. Энэ хаа нэгтээс овсон шүлэг шүү. Хэн нэгэн бичсэн юм шиг байлаа. Баярлалаа. Эцэгтэй байна гараад ирсэн. Сайн байна уу? Сайн явж илээ. Сайн яв. сайн үлж гинэ үү? Яс хөөрхөн жижиг юм байлаа. Апа! Би одоо эцэгтэйгээ өөрөө ажиллаа гэж байна. За сайн байна. Сайн байна. За сайн явж ирсэн үү? Сайн явж илээ. Сайн зурж байна. Сайхан үлдэж байна. Та нар сайн үлдэж байна. Оо сайхан үлдээ, сайхан явж байна. Аян зам үлзээтэй сайхан байна. За манай туслаарэ. За тэгээ манай гэрээсний нэр чинь Жамбал. За би Жайка гэж хөө. Мөхтяг гэдэг. Ингэж тодтой. Мөхтяг гэдэг үстэй. За тэгвэл би нэр өгнө. Мөхөн. За ингээд би өнөөдрөөс эхлээд өөрийнхөө туслахаар ажиллах болно. За эзэгтэй туслах хийн. Хэлсэн, ярьсан, хийгсэн бүх нэг чинь дуулууртай, сайн чанартай хийх болно. За. Ямар гоё газар вэ? Түр тав цагаан биш үү? За эзэгтэй тэгээ.
За сайн явж ирсэн үү? Сайхан яваад ирлээ. Зам цас хэр байна тэгээд. Нилийн цуцсан биш үү? За өстө зааны турууны чинээ биш үү? Гоолтой тэгж ирсэн мэлээ. Манай гоолтой залуу. Шовууны мөрний дайтай гэж. Тэрний юм жоохон цас. Манайх шаазгаа морил гэж ярьдаг шүү дээ. Оо баасаа. Тий. Оо зэц. Унаа машин тэгээд замд цас масанд цаач барьсан уу гайгүй юу? Манайх гайгүй. Гайгүй. Харин сая замд бас тэсрүү явж байгаа гэд нэг гэр бүлэрэл явж байгаа ч гэсэн дууг нь хаарсан байж. Яа, энэ сүлжээгөө газар бас айж юу та нар. Тэгээ яг жаахан хөвгтэй явж шүү. Жоохон хөтэ жирэмсэн бүсгүй явж байгаа юм биш. Ганц машин. Ер нь бол өвлийн хүүтэнд ганц машин явуулдгүй юм байна л гэж би бодлоо. Тэ? Хоёулаа явмаар байна. Танах чи ямар том гэрт юм бэ? Энэ хитэ хант гэх үү? 8. Оо. Би бүр миний хийх ажил ихтэй л явчихлаа гэж. За манай эцэгтэй. За сайн явж ирсэн үү та? Сайн явж ирсэн. Энэ нөхрийг ингэдэ. Орхон баяр. Орхон баяраа. Сайн уу? Сайн нөгөө орхон баяр гэд бүх төрөлхтөн нэрийг өгсөн үү? Тий. Яг. Яа. Танай иш Орсын хилтэй залгаа гэсэн үү? Манай хоошо тий Туваагийн хил байгаа. Хэдэн километр вэ? Одоо эндээс 10 км л байгаа. Ойрхон юм шиг. Ойрхон тий. Яна би Манай нөгөө хийж хаанх- явж байгаа хил давчих юм тий. Үйл болохоор бид нэрийн ажид угаасаа ундардаг. Тэгээд одоо ингээд өглөө босоод галаа төлчгээл цайгаа чанаад өхрээ гаргаад өхрийнхээ хоод өгөөл хижээлийн өгөөл тийхээ баас яст үгээл хөгч явахтаа гэрт орж ирж хараал. Би хүүхдүүдийн нэлээ харж өгч чадах байхаа. Энэ нөхрийг. Айрд яасан. Айрд эмчтэр очсон юм уу? Одоо багийн эмч гэж байдаг уу? Хүүхдүүд. Тий. Тэгээ хэд танад очиж үзүүл. Гардаа нэг ирдээ. Оо өөр ирдэг. Өөр ирдээ. Одоо их болж байгаа юм. Өнөөдөр ирээ явсан. Өглөө дахин ирэн гэсэн. Оо тийм. Тий. Манай багийн эмч эрэхтэй эмчээдээ. Оо Өөрөө мотоцикл унаад тэгээд багийн найзууд ингээл тойроо. Үйлчлсэн үү? Тий үйлчсэн юм тий. За арханаш энэ хүн дээр ирэхээр ойлгох бишрэхгүй. Би чангалсан шүү. Би чангалсан шүү. Сая нөхөр чинь дарарам пам 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 пам. За нэг махамсч л да тий. За тэр хобби та. Энэ адууны мах юм уу? Тий. Оо. Жохоо хөөтэй амсч. Манай нэвэлж одоо завсар гэдэг нэртэй газар. Завсар гэж яг завсар нэр үү? Хоёр гол дүнд байдаг учраас зэрэг завсар гэж байна. Талд нь өгөхийн гол гэж байгаа. Хойно тэсийн том гол байгаа. Тэс гол. Их гол гэдэг нэртэй. Их ер нь усрахаг нуур ихтэй. Тий. 5 голтой та нуурууд бол зөндөө байгаа. Тэгээ манай энэ чинь тэгэл шөндө 60 гарна. Тэгэл гайгүй өдөртөө тэгэл гайгүй хийтэн гээл 45 48 ястай тэгэл байж байдаг. Тэгэл ер нь багтаа дээр нь 38 ястай тийм л байд. Тэгтээ та нар дасцсан байдаг бох тий. Дасцсан. Одоо л гайгүй байгаа. Одоо хэдэн градустай байгаа? Одоо нэг 30 хэдтэй л байгаа шүү дээ. 37 8-аас ихэхгүй бол. Тэгвэл маргааш бистэ дулаан хуцлал гадуур ажиллаа хийхдээ тий. 50 гараад ирэх юм бол тэгэл нусаа ацартаа наандаа. Та нар уу? Би юу? Бид нэр ч гэмтэхгүй л да. Би маргааш нусаа ацартаа наах. За үдийн нэг хүйтэн намтчих хугацаанд гарганаа. Хүүтний намдах хугацаанд Өглөө бол иргэн тэгэл Амар хүйтэн байж тээ. туусан татчихсан амар хүйтэн байна тэгэл. Гарах юм бол тэгэл гозаан шүү дээ. гоцоно. Гоцон гэдэг нь юу ч. Оцол хөлдөнө гэж юу? Гэл гасал гүйж орж ирэл жоохон гэж жал гэл гарал гүйж орж ирээд. Гэтэ яа тийм гоё энэ хол ирсэн юм чинь хүүтэнд нь юм хийж үзээ л та. Өглөө та ирэх гэж босгоо. Өглөө тэгэл 6:30 гээл дулаа гээл босна. Би өглөө цугсан. Би тэг өглөөний цай бэлтжээ. Тайрыг тэгвэл гадаа эд хүүтний үеэр нь өглөөний цай бэлтжээ. За тэгээ. Тэхөө. Тэг тохироо. Тэгээ тэгээ. За энэ хоёр айлын ах.
За манай эзэн. Энийг нэ. Оо намайг гэртээ бай гэдэг. За тэгвэл Гүн байна гэж юу. тий. Тэгвэл өнөөдөр одоо шинэ үлцэн чинь ингэсгээд сайхан амраад тэгэл маргааш надаар юу хийлгмээр вэ? Бүх юма хийлгэж агаарай за. За тэгээ. За. Өглөө босоод тэгэл хөтөлбөр эхлэндээ маргааш. Яа нөхөр намайг бүр зарах гэдэг байна. Ихнэр биш юу? Тий. Манай Зарнаа. Охой дээр маргааш зарна. Маргааш өөрөө 8 цаг хүртэл тэгээд Юугаа игээд гүл рүү зогсоод байгаа юм бэ? Цаад туглаа татаач гэл навагс маргааш нөхөр бацх юм бэ. Гой өстө гой айлын. Гой миний саналыг хүлээж авсанд баярлалаа. За. Засаар цаачна. Нүрэ битэг авч нүрэ. Засаар байна. Гой. Яцэ. Би баян үлгөөгөөс хоёртоо ийм талх авчихсан. Тэ одоо талхан дээр төрхөж идэх юм хэлээ. Ингээд та бүхэн намайг харцгаана. Арахи сервис. Хай намайг. Гойч юм гоотэр би нэ гой хот хийж өгсөн миний хөрхөн гамбраа цаймын бит болчих. Хөрхөн хөвгтөлтэй гоё амттай гэж өгнө. Ёо 90 жишээ болонгот нь аваад тэгээ одоо ширээгээ тастаа. За тааруу таар. Таарлаа.
Би өстө халангалт ноос цамцтай хувцас солихцаагүй байла. Өглөөний цай байл дээ. За энэ гоё чацаргантай. Юутай лимонтой. Час хийж гэнэ. Тогоон ирсэн юм шиг юм боллоо. Ам билээлх юм байна да. Харин жоохон цагаан гайчихсан хүүхдүүд бас. За миний хүмүүс. Өглөөний цайгаа. Бас энэ нүрэ анхаарат. Наад нөхөр чи халуун руу дайрах үү? Тий. Наа мөч юм. Шүн вөөжөөд гүйлгээ тунсан. Одоо ингээд бариач явд юм уу гээл. Оо тийм үү. Яаж явах ойрох юм уу? Ойрхон. Оо зүт. Тэ бас л хүйтэн биш шүү. Хүйтэн байна. Чап хайр юу бодож намайг хад үсэний цай за нөгөөд чи юм хийж чадж байгаа гэдэг. Ямар ч ясн урахад ам мэдээсгмэр юм хийж суугавч. Гэж бодоод гадуураас дамжуулж яваад. Яста гоё гоё юм. Мамад нь архан баярт юм гоё энэ өсөл хол цантай байна шүү гэж. Ийм нохош байгаа жимснэ. Өдөрт нэг өгөөд юм уу түүхтэд хамаагүй зүгээр дандаа ирүүл юм даа. Бэби биогийн хүүхдийн сүү 6 сартаас дээш бүх хүүхд 3 нас хүртэл ууж байна. Ихэн сүү шиг гэсэн. За. За баярлаа. За энэ хүүхд ингээд өгөөд байгаарай. Энэ дээр заав өгөөд байгаа. Санаа амар одоо хургатайгаа хойлохна энд ингэ байж идэв шүү дээ тий. Хоёр ахын сургуультай явчихна. Тий хоёр ахны өвчин тэгэл хургатайгаа ядсан шүү дээ нэг юм. Тэгээ орноос уйлцсан. Тий хоёулаа орноос уяатаа. Хоёул авьяатай байд юм биш үү? Нэг хаяа баацсан, шийдсэн. Тий. Тэгэхээр памперс авчирсан за. Хүү памперс хэрэглээрэй жааяж. Манай хүүхдүүд дандаа бөхчүүдийн нэртэй юм байна тий. Манай гурван хүүхэд юу? Тийм ээ. Тэнд хажуудлаж айлахын гэж сумын яд гэсэн баах бөхчүүдийн дээр ирсэн юм шиг санагдаад. Нэрэж тэнд сумын ядраа гол энд орхон баяр байгаа юм шиг. Хэдүүл ажилдаа гарах уу? Аваа идэж чадаа. Идвэлтэй. Өстой гоё холсон байна. Тэний цаа. Гоё амттай болсон байна. Өстой баярлаа. Баярлаа. Тийш баруун гарт тэр зам. Толгоон дээр гисэн бариачур явж байна. Ясын бас гурж игнээд. Нэмээд гоё юм наад. Яа, бодлоо. За бүгдээрээ сайхан юм сэргэнэ. Сайхан асаалаа. За сайхан сонуу. За сонуу. Яг цай гаргахад болсон. Энэ тооноор харж байгаад харж ирж байгаа юм шийсээ. Тооноор харж байгаад. Юу гэдэг үлээ? Морьтой явна даа гэдэг. Ажил хийсэн хүчтэй явах юм байна. За сайхан. За. Таргуу сайхан үйлж байна. Оо сайн. Энэ хөнөөжтэй. Сайхан үйлж байна. Хаанаас хаа хурч байгаа юм? Ингээд 2023 оны жилийн Дисмалтол Монгол улсын хэмжээнд 12 сарын 7-оос 17 оны хооронд ирүүлж байгаа. Ингээд Дисмын 5 дугаар 2023 оны жилийн Дисмалтол одоо засаг захирамжийн дагуу одоо манай баг ажиллаж байна. Би ямагийн талд чи хоны даа.
해줬어요. 89. 자, 더 다른다. Таарсан уу? 다았어. Хоёрдугаар нь байна. 네. Энэ дотроос ямар их гарч ирвэ тий. Сая инээ түрээд бодгоо. Би нөгөө тоож та нарын тоог тэрээ гэрийнхээ малыг тоожсэн бол та нарын тоог авчихсан матдаг. Тэр өөрсдөө тоожсон. Тэгээ бүр инээ түрээд тоог авчихсан тэгээд. Тэгэд энэ хоньнууд чи яг тоололттой ингэж үсрээд байгаа юм уу? Эсвэл угаасаа гарч ирэхтэй үсрээд. Гарч ирэхдээ жаахан юу нэгж байгаа. Ямар цоглог юм. 네. Гүр үсрээд. Хөдөлгөөрлөө татчих. Бид нэр эндээ энэ зургаар батгаж одоо Малтоолынхаа одоо явцыг ажлынхаа явцыг бас тус даргын тамгын газрын групптэй дундын групптэй одоо илгээж байгаа юм. Бас батгаж байгаа аахгүй юу? Өнөөдөр ингэж явж байна. Ингэж ажлынхаа ингээд тайл ингэж бас явуулдаг. Би надтай зураг авахгүй чинь гэж ойлгосон. Сая ямаа тоосон чинь надад ингэ санагцсан. Ямаа нь болохоор амар хөөрхөнд нэг юм тайзан дээр гарах гэж байгаа мессеж шиг ч юм уу мессеж тэмцээнд орж байгаа шиг ингээ хаалганыхаа тэнд гарч ирсэн ээ. Ингээ орчин зүгээр хараад харж ингээ зогссон. Ингээ бас хоньнууд нэг тэмцээнд орох гэж байгаа юм шиг зүгээр гарч ирээд үсрээл. Тэгсэн чинь нөгөө хонь тоолж нойр хүрдэг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тэгдгүүн байна. За одоохон хоньоо гаргах гинэ эзэн байна. Тэгээд нөгөө хонь толгоор 1 цагаан 2 цагаан гэж боддог ч хүмүүс үгүй юм байна. Хонь тоолохоор өсрээд бүр сэтгэл хөдлөгөө дэгдүүлээ хийчтэй байна. Тэгээд энэ үхээшээ жоохон алхах юм бол бид нар хил давна. Тий. 10 хэдэн км. 10 км гэсэн. Хоёулаа зүгээр хоньоо тууж явж байгаа юм шиг явж байгаа давчих юм уу? Тэг юм уу гэдэг юм. Хоньоо хааш нь гарах гэсэн бэ сая? Тэртийн намаараа гаргана. Буцаа гарах Тийш юм уу? орож тийшээ бол. За. Хоньоо л гарах юм уу зөвхөн? Тий. Ямаануудаа үлдээх юм уу? Гаргана штэ. Адилхан. За. Яна өнөөдөр амраахгүй байна уу? Нэг тоолоод, нэг хашаанд оруулаад Тийшээ нь гаргая. Тэр хад. за. За 50. Гараарай за. Ча. Жоо ширээ. За одоо ингээл нүдчих юм аа тий. Энэ би анх удаа амьдралаа анх удаа ийм том уур нүдүр барьж үзэж байна. Цокор шавар гэдэг чинь надад хатна. Ямар шавраа? Цокор шавар. Цохор Цокор. шавар. За цохор шавар. Энэ тэгэл зөвхөн энэ тариг ингэж нүдгчл цохор шавар хийсэн үү? Гүү. Давс нийтэн наадна. Тэгээ борц нийтж олно. Оо юм. Энэ бол өстой нэлийн хуучны тарагдчих. Тийм ээ. Тэ? Тий. Би чи энийг чи аваад шууд ишээ хийчих гэж бодод байсан ш. Нөгөө одоо ингээд хогийн юу юм. Хийх. Саяхан нөгөө нүдэж гаргасан хогийн цэвэрлэг юм уу? Тий. Тэгээ хуурна. Тараага. Би гараад энийг сэвчээд ирээ. Цатг. Тийм дуустал хийх юм баг та. Яаж ч тэр ихсэн бэ? Одоо ойлгож штэ би хараа. Энийгээ ингээд нүдэд ахаар энд нөгөө юм хогноолцсон хогнууд нь ингээд сулраад хогч байх юм хальсан ч юм уу нэг юм сулрах юм шиг. Тэгэнгүүт Өдрөгч үйл одоо энэ сэвсэн цэвэрснийгаа одоо ингээд тогоодоо хийгээ хууръя. зат. Энэ дээр тоогоо. Биш ээ. Энэ тайгаа хурах юм байна тий. Тий. Та тайгаа. За би энэгээр зүү Ингэж үү. зүү. Энэ ямар хөөрхий тий. Тий. Заавал энэ эсгийгээр ингэж хуурах хэрэгтэй юу? Эсгийгээр ингэж хийдэг гэсэн юм. Одоо цагт бол энийг юугаар ч ингэж хуурсан болно. Баярлалаа. Сонирм гоё харагдчих. Энэ тоогоо ямар гоё юм бэ? Энэ тоогоо энэ тараа хуурахад зориуд өвсөн юм тоогоо байхгүй юу? Угсаа юм бид юм уу тий? Энэ одоо ингээд дөрөвний үе дамжаад одоо манад ирсэн байгаа юм тоогоо.
Оо ямар гоё. Тараагаа ороод хүүхдүүдтэй ингэж гурил гаргаж өгөөд шар тоснд багсраад ингэж өгдөг. Баярлалаа. Энэ өстой сонирхолтой байлаа чи. Тийм. Эсхийгээр бүр надад зориулж үзүүлэх гэж хэлсэн юм уу? Тий. Надад зориулж байна гэдэг чинь бүх эцэгтэй нарт зориулж үзүүлж байна л гэсэн. Надад нь томорч байгаа ч одоо. Оо тийм үү? Тий. Яг томорч биш тий. Тий. Өсөж штэ тийм үү? Халиу? Лэний. Лэний ингээ харилтаа. Энэ аль битэрийн болоогүй тий. Тий болоогүй. Нэр өссөн биш. Босон ингээд шаргалаа шаргалтаад. Эсвэл ингээд томроод. Ингээд нүдэн дээр үрдэн гарч штэ. Тий. Бодоогүй тийм цагаан. Одоо болж байна уу? Болж байна. За одоо ингээд гаргая. Гарах уу? Гаргая. Оо. Одоо 1900-аад нэ хэр уран дарах нь төдөг гэдэг хүн хийсэн ийм термс. Одоо тэгээд манай бэргийн хчийн өндөр өвгөн. Одоо тэгээд 3-4 үеэрээ ингээ хэрэглээд энийг ингээ явж байгаа. 300 дамжсан юм шүү. Тийм. Ямар гоё бурхан. За би одоо ингээ гар хүрлээ шүү гэж. Өстө хүндлэмээр идэв те. Ийм их гаргаад авчлаа штэ. Үнэр нэстэй янз юм байна. Гоё нэртэй. За одоо хоёлаа зуурч идэ. Одоо өөрсдөө зурч идэх юм уу? Тий. Хоёлаа нэгийг зураад нөгөөдгийг хүүхдүүдэд нүлдэх юм уу? Тэгээ. Завдаг. Ямар гоё. За ингээ 9 чихрээ хийгээд манай буурлын ээжээ 9 чихрэгөө зурч өгдөг гэсэн. Шар тусаа ариун хийнэ. 9 чихрээс бус нь бүгд өөрсдөө хийсэн юм аа. Хийж итгэж байна. Завдаг. За. Өнөр нэстэй янз юм. Өсөж шин. Нэстэй гоё. Ингээл өгдөг гэсэн. За чи өөр ингэж ддэг. Нара шар тосно гарт. Наалтад. Нэстэй гоё. Өөртөө хийсэн болоос ч тэр цаанаа нэг гоё байна. Сая энэ термийн тухай сонсоод 400 дамжсан терм Тогоо. Тий. Тэгээд би чиний нэг юмар ч их бахархлаа. Ханыхаа өвөг дэцээс уламжилж ирсэн энэ гоё одоо бүхэл бүтэн энэ бол нүүдэлч улсын түүх соёлын өв байгаа байхгүй тий. Нэг өөрөө тэгээд тэгээ бас хүндлэлтэй хандж байна л да. Энийг бол зөндөл зарж идэг штэ гэлээр тий. Тэгэхээр аваад хүүхдүүдэд зурж өгч болно штэ. Тэгэхээр энэ гоё өвөг дэцээс уламжилж ирсэн энэ гоё бүх юмар нь ингээд өөр гараар тий өөрийнхөө гараар хийгээд тэг хүүхдүүдтэй өгөөд энэ сэтгэл чинь бол надад үнэхээр таалагдлаа. Тэгээ түрүүн чиний цохос хэлсэн штэ. Тарай хуурч хахад өө тэгээ таяа бас өвгдөөсөө юм гаргаж ирээд өөр нь хийгээд хүүхдүүдтэй өгөөд өөртөө идээд ах トゥ нэртэй өгөөд тэгэл би түрүү ингээл тэрэнтж хат бодогдол өвөө ямар хүн байсан юм бол та өндөр өвөө тэгэл одоо энэ ингээл үе дамжаад энийг би бас ингээд байж ийн гэдэг надад бас маш том тийм хувь заяа гэх юм уу? Тий. Тэгээ цаана нэг гоё нэрхтэй ажил хийлээ. Өнөөдөр
их хөдлөлөө. Эцэгтэйгээр их бахархлаа. За баярлалаа. Би бас танаар бахархаж байна. Өнөөдөр ингээд надтай ирээд ингээд гурилын ярэмдээд юу тараатай ярэмдээд ингээд гурил хийгээд одоо ингээд хоёул ингээд идээ сууж байна. Тэ гоё. Чи хамгийн гоё нь өөрөө бүр ингээд тэр эсгийгээр хийгээд бүр үзүүлэх гээд тий надад үзүүлэх гээд ингэж хийдэг байсан штэ гээд түүхээ буцаагаад ингээд үзүүлж байгаа нь бас гоё л. Тэгэл одоо энэ олон зуун жилийн туршид уламжлагдаж ирсэн энэ гоё одоо нүүдэлч ард түмний өв соёлыг өөрийн биеэр ингээд тэгээд байж байгаа малчттай бас их талархаж байна, баярлаж байна. Тэгээд манай монголчууд гоё малчт дээр очиж байгаарай. Цуг тээрэндж байгаарай. Бүх хийж байх баста бүх болгоно бүх юм хийж байгаарай. Надад бол бас нэг төрлийн бясалгал боллоо. За хөөх юм баста хөөх хийцэгт. Манай буурлаж 60-та байсан 50-та байсан гэдэг чинь би 8 настай байсан байгаа байхгүй юу. Тэгэхэд яг миний ажид ингэ тэрэмтэд би тэр чинь би үзэн үзэг сонирхдаггүй ч. Тэрнийгээ бас дурслаа. Дараагийн ажил руу орно. За. Би одоо нүр чинь бодно. Үсийн янзлан. За. Тэгээд ариун загт нөхөртэй нөрнө. За. Тэгэхээр би одоо хэсэг хугацаанд гоё амарчлаа. За би халаа хэлээ явж. За. Оо нэр энэ аавынх нь гэр тий? Хадам аав. Тий манай хадам аав. Хоторт явсан байгаа. Тэгээд мал ахуйгаа бас өвөл өмтөд авлах гад эд шуус сайтай байх гад. Тэгээд хүүхдүүдээ аваад хоторт гарсан байна. Тэгээд надад бас энэ их таалагдлаа. Энэ гоё юмны хажууд гурлаа тэрэмдэл суух сайхан байлаа. Манай хоёрын ахынх нь хааны сум дээр хөргөж өгөхөд Сумын төвийнхээ голд байд. гол идэггүй уцны дугаар нөхчтэй. Тэг. Хоёр хөөрхнийгөө сургуульд нь хөргөж өгнө. Амралтын өдрүүдээр цуг гоё эснэ үү? Гоё. Нуа гоё шингэж инстэ хөөх. За энэ. Та хоёр хөөрхнүүд хичээл дээр очиод өмсөг гэдэг энэ хувцас. Адиан. Адиан хувцас авчирсан. За энэ төвшин байраа уут. Мэ. Шууд гаргаж үзгүй байлаа. Өмс үзчихэж баярлаа гэж. Оо баярлаа гэсэн. За ингэж энэ өндөө минийх бараа. Юун дээр өмсөөд хичээл дээр. Тэгээд нэг сургууль дээр хичээлээс гадуур ажил явуулдаг шүү дээ тий. Тэрэндээ ингэж джинс өмгөн дээр инээ өмсөөд энэ ихтэй хавар намар өмсөх байх тий. Ингээл өмсөд явах нь шүү дээ. Тэгээд дээгүүрээ дээгүүрээ цав өмсөөд. Таалагдчихэв нөө. За шгүүтэй. За энэ хинийх вэ? Жамэ ингэ шаадаг. Баян залуу. Энэ хинийх вэ? Энэ хинийх вэ? Зэ архан баярах. Энэ хинийх вэ? Энэ архан баярах уу? Архан баяраа энэ хараа орхоо. Энэ хүн юм өгöd шүү дээ архан баяраа ингээ гоё соёлтой хараад баярлалаа гэж хэлээд уучлаарай би өмсөд үзье ихчээ. Оо адаа баярлалаа гэж болохгүй чи архан баяраа. За энэ архан баяраа хийж архан баяраа хэлээ. Энэ хинийх вэ? Оо архан баяраа. Ингээд өмсөх юм шүү дээ чи. За энэ хинийх вэ? Мөнгөн баярах уу жимэ. Энэ хинийх вэ? Мөнгөн баяртай юм онгон мод хийчихсэн. За ингээл пүүзээ өмсөөл ингээл явах нь шүү дээ минийхөө. Ага. Жим. Миний хоёр хөвдөмсөд үз. Оо яг үнэ үз. Эднийх болохоор Вивикийнхэнтэй бас
Одоо энэ боломжийг ашиглаад баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл би нөгөө хамтарч ажилладаг. Тэгээ эзэгтэй төслийг хийж байгаа. Эзэгтэй нарт туслана гэдгсэн ингээд хүүхдүүдэд бэлэг өгөөрэй, энийг өгөөрэй гэдээ бүр дуртай авцаа аваач ч үгээд ингэж байгаа. Тэгээ тэнд нь их баярлж байгаа. Миний ажлыг эзэгтэй нараа дэмжиж байгаа. Яг үл шүү дээ. Оо, ястай гоё. Гайгүй хорцол юм байна. Ус тайрах гэж. Өө за. Болцсон уу? Угаарчихлээ. Нэг өөр гэжтэй. Өө энэ чи өөр аваарай за. За. Энэ шампуныг хаа нэг. За чи түр тавьчих байлаа. Зя хоёлаа. За ийм сандал дээр анх удаа сууж байгаа. Тий. Сууж ирсэн үү? Үгүй. За хоёлаа чи надад итгэх ёстой. Би хичээх ёстой. Аа. Тэгээ хоёул яг сэтгэл зүрхээр хоорондоо холбоотой байна шүү. За. Чи итгэхгүй болол ирвэл би тэгэл айч. Жохоо л тарч байлаа тий. Тэгээд. Тэгшгүй болж байгаа. Тэр хөөсөө хатаачлаа. Манай өсч дуурлаг үзтээ зүгээр энэ чинь нэг гэрте байхдаа яаралтай үед тайрах арга шүү. Түүнээс биш өсчтэй тайралт бол ховор шүү. Ингэж хэлээд цаашлаа. Энэ хэд исэс фарма. Нарны цэсэ байнга тэрхэр заа энийг би чамд үлдээгээд байна. Дөрөв. За одоо праймер төрхий. За энэ болохоор нүрэ кремтсний дараа гоё өнгөлөг харагдуулдаг. Гэлтэл өгч. Тэгээд хоёр крем холчлоо. Энэ болохоор powder нөгөө энэ төрсөн кремийг түгжиж өгдөг гэсэн. За хаалаа хийлээ. Махны тавцсан минь чи хаана байна? Гахаа махаа болохоор ингээд Улаанбаатараас аваад бэлдээ тавьсан байгаа. Ингээд зиплокта одоо энийг хүүхнүүдийг сонирхож магадгүй гэж бодож байна. Энэ уд болохоор 2 давхар цоочтой. Тийм учраас вакуум орчныг бий болгоод яг хөргөчөнд мах одоо ногоо юу гэдэм бүх төрлийн зүйлийг хадгалах юм зориултай юм гой сав байгаа шүү хүүхнүүдээ. Би бол саруулцахаас авдаг. Саруулцах дээр байдаг. За ингээд онгойлгол хэлсэн дээ. Үзэгчдээс минь комент хийж байгаа. Тэгээд энийг хаанаас авсан, тэнийг хаанаас авсан гэдэг байгаа. Энэ бүх цахилгаан хэрэгслийг номонгоос авсан шүү. Номонгоос ер нь баг бүх юм аваад байгаа шүү. Хувцснаас тусах юмнууд та. Супер мэн болчихсон. За их хүү та бүхний өдөр дуртай кок шоу дуусч байна бодлоо. Яг тэгж байгаа шиг санагдаад байна. За ингээ удахгүй
Уулзъя. Одоо би аавын нагаа одоо аав натарт байгаа. Одоо би гэрлүү нараад, гэрийн сасаад, ширээгээ засаад хосоодод байдлаа. Одоо 21 бүсгүйдээ Испанийн Менбур брэндээс гутал цүнхийг хосоор нь сонгох гэж байна. За одоо манай эцэгтэй ингээд төвлөн цүнхэн, даашин зэн, эмгэн бүгд чихнийх шүү. За. Чамд би энд чи ихтэйхэн байна уу? Ихтэйхэн бай. Ингээд манай хоёрын болцоо эхэллээ. Тэгтээ би хажууд нь жоохос. За хаад нь шүлтэй хаад ирсэн. За жоохон махамдагдсан. Тэгээд дан нэг юугаар хийсэн, вандуугаар хийсэн. За сайхан боллоо. За. За. Би айлан дурсан болов гэж орж ирээд байж харлаа шүү дээ. За. Миний юм яасан гоё харагдчих. Баярлалаа. Тайрын захиалгаар мантуун тавчулсан гахаа мах. Яасан гоё юм бэ? Шаарлаа. Баярлалаа гэжтэй. Өстой гоё юм. Хитэд ресторан дээр асуул. Иртэйтэй мэл тэ. Ханд өстой гоё юм. Нэрөө. Өндрөгч миний ус толгой янзлаад, толгой ус мэс угаагаад, ус тайраад, ус мэсийг ингэж ороож мороогоод ийм гоё болгоод, нүднээр будаад, зөндөө ажил болж ийм болсон шүү дээ. Ийм гоё өссөн шүү дээ. Тэ. Хоол хийгээд, энэ хоолыг чинь хийх гэж зөндөө цаг зарцуулж ийм хоол хийсэн шүү дээ. Их зориулж. Хоёр хөвгчөө орж ирээд ундрагчийн хоол бэлэн болж ийн. Хоол идчихвч явна гэж хэлсэн шүү дээ. Нөр өдөрт тойд үдсээд амар гоё юм байд юм тэрэг. Би ерөөс үзэж байгаагүй. Тэгээд тэнд очиж нөрөө будуудаа. Тэгээд ийм гоё удаа сууж явах юм уу? Тий. Би ямар болж? Ахтар болжээ. Хаахаа. Алам цуу яриа болчих байх та. Миний ань яасан үсгсэлэнтэй харагдаж байна. Анхаарж яхад л харж яасан царайлаг орж ирж байна да. Завта чөлөөтэй байсан бол миний ань тэгэл иймэрхүү байгалаач болно шүү дээ. Завгүй учраас тэгээд. Ямар тийм зав байд юм бэ? Завтуул би ингээл өдөр алган ингээл сууж штэ гангараад. Дугуй тойны юм дахин гэлдэн гээгээд оо. Тий. Өндрөгчийг нэг жил аваад үлдчих юм уу? Тэгээд би ингээл гангараад. Ярьж үсэхгүй юу? Манад жил ингээд байгаад надыг нөр царийн юм бол нөхөрт маань гоё харагдуулаа. Хоньдоос ирэхэд ороод ингээд надыг ийм харагдуулаад. Өндрөгчээс асууж үзнэ би. За сайхан боллоо. Сайхан боллоо. Өстой гоё хаад. Хоол сайхан болжээ. Баярлалаа. Гэрт орж ирэхээр нэг дулаан уур амьсгал гэлбэл бүх юм гоё ялаа. Тэгээ тань нөхч намайг зөндөө явуулсан шүү. Тэгэд юу тайр бие бинийгээ эрхлүүлж юу одоо нэрнээс нь өөр тийм нэрээр дуудгаа авгаалгаа. Би хайтайгаа болохоор миний хөөрхөн бондгороо гэж л. Өө тийм үү? Тий. Миний хөөрхөн бондгороо. Би зүгээр л миний ханаал гэдэг шүү дээ. Одоо чи миний хөөрхөн шарко гэж. Тэнээс хоошоо ёо. Тий. За тайрын
Гоё анхны хараар аялаа л да. Анхны харг нөгөө яанаас баларх чинь. Аха. Анхны харг шил үгүй юу? Анхны хараа. Оо ашгүй. Манай хүнд ямар байсан миний л анхны хайр байсан. Надад ч гэсэн анхны. Оо ямар гоё. За тэгвэл тайрын би нэг анх хаана харсан? Манай хүн л ярьж өгөхгүй байх та. Би юу? Би ингээд нэг хөргөнийхэн Хааны хүн хантагаа. хөргөнийхэн дооч гэсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай хүн нэрэл. Тэгээ яас. Тэгэл хоёр танилцчихсэн. Тэгээ яас. Тэгээ яасан үстэй юу? Нэг хүнээр ирээдүй хайнаг хийж авах ингээд утсан юм чи намайг хараад. Тэгээ харангуутлаа хайртайг хэлсэн шүү дээ чи. Би юу? Аа. Би ч тэгээгүй. Тэгээ яг яасан чи яаснаа хэлчихэлтэй санахгүй шүү. Би тэгэл харангуут за энэ мен хөрхөн жижиг нөхнөр насан туршдын хайнаг хийж авдаг юм билүү гэж дотроо бодол би энд хэлж чадах биш. Тэгээд өнгөрсөн. Тэгээд тэр чи яалаа. Хэдэн жил явлаа? 2-3 жил явсан шүү дээ. Явна гэж өгсөн. Үерхэд гэж ярьдэн штэ манай за. баядтай. Аа за үерхэд 2-3 манай жил талаа. нутгийн яриагаар болоо явна гэдэг чинь тэр. Аа за. Настаа үст тэр айлын охиноор чи яв гэж бид нэр тэгдэг байхгүй юу? Аа. Тэгээ 2-3 жил явж байгаа тэнд хэлсэн. Одоо ер нь сууя гэсэн юу гэсэн бэ? Би л ярихгүй юу. За одоо ингээд одоо би ингээд өчнө хугацаанд байгаа чамбар юу болоо одоо ярина. Нэг гэртээ орё. Манай хүнд бас л нэлээд над их ату чангааж ажил зөвшөөрсөн шүү. Оо бас. Тэгсэн яа тэгсэн. Гохны чинь бас юу штэ. Юу дгөө тэгэл би чамд хайртай чамтаа сууна гэдэг чихгүй штэ. Энэ хүн ямар хүн юм бол доо яах ол их ол гээл тэгэл ажиглаа штэ. Хугацаанд намайг ажиглаад байсан байна штэ. Чи өөрөөрөө өснөө хотлоо ажиглуулж байгаа гэдгийг мэдээд өөр хүн шиг тэр хоёр хүн шигээ намайг аахыг танаа хоёр хүүхд чинь айгүй томоотой байсан. Чи одоо шал өөрөөр. Тэр шиг дэсэн байл. Тэгээ яс ажиглуулаад яваад өстөө. Тэгээд яваад байсан юм да. Тэгээд хүн бол тийм л юм ярьж штэ. Ажиглаад байсан гэж. Тэгээд ойртон тэгээд зүгээр гэж л таалагдсан юм байлгүй. Тэгээд миний сэтгэл санаа хүлээж авсан юм аа. Ямар гоё. Тэгэл чи зөвшөөрсөн. Тэгээд зөвшөөрсөн. Янз бүрийн юу тавьсан уу? Ингүүл тэгвэл ингэн. Аа яг тий. Нэгэндээ тэгсэн. Тэгсэн. За юу Би одоо чамтаа суугаад чи намайг хайрлаж чадах уу? Тэгээд Насан туршдаа юу. туршдаа гээл гих битчлэн тэгэл Би чаднаа л гэж хэлсэн шүү дээ. тий. ацуух чам чи. Тий. Тэг чадчихна уу? Чадж байгаа. Өстө мундаг харин ч тийм энэ чинь. Би энэ эдний суманд ингээд адуута нэг 4-5 жил отрол маягтай явж байгаад тэгээд эднийхээр ингээд очиад энэ хүний дуучиж яал хайр сэтгэлээ явуулчих яриад тэгээд 3 жил явсан гэж анхин хэлж байгаа шүү дээ. Тэгээд гэр бүл болцгоосон да. Надад анх орж ирсэн өдөр л таярын тийм биендээ хайртай би бинийг энэ хөөрхөн эрхлүүлээл чи яг манай нөхөр шиг юм биш үү? Эрхлүүлж байгаа. Ингээл явуулаад идэг, ингээл тоглоом ингээл явуулаад идэг. Тэгдэгдээ. Тэрнийш анзаарчаад айгу хөөрхөн хайрлалт юм байна да гэж бодож байсан байхгүй юу? Тэгэл удаан анх тэгэл тэгж ярьжсэн тэрхээ яриад удаа байна л гэж бодож байгаа шүү дээ. Одоо хуучны дуундар нэг байдаг шүү дээ. Орой отох тусам ба нийлхэрлэг хайраагаад удаа тэгэл жилээс жил ирэх тусам дээр хайр бүр лавшраад тэгэл. Гоё шүү дээ. Гэтэ манай жамбал их тийм одоо хүмүүжлтэй гэх юм уу эсвэл их тийм зөв хүн юм шиг санагдсан. Тий, зөв хүн. Хүмүүжилж байгаа зөвч хүн тий. Тий ярьж хэлж байгаа тий. Би нөгөө өглөө ягаа. Шил би нөгөө ти гэснээр мдээгүй юм байлаа шүү дээ. Би шүрээ ти гэсэн. Тэрнийг мдээгүй тэгээ би өглөө тэгээд яа нэг хүн даарсан байна да гэгээд. Би өглөө басч ирсэн чинь за даарсан гэсэн чи би даараагүй гэсэн чинь аа тий хин ти гэсэн гэдэг. Би орой нэг таныг ингээд зээл мэрэг ингээд хуцсны дараа дахиад манай хүн орж ичээд гэж байгаа шүү дээ. Энэ хүнийг дахиад хучихгүй болохгүй шин дахиад ти гэнэ. Харин намайг чи хуцчаад унтсан шүү дээ тий. Чи ахаад дээрээс юм аяхгүй юу? Би тэгэхээр дахиад юм хуцаж байгаа багтаа чи тааш чи ээлжлээд юм хуцаж байсан юм биш үү тий.
Би яг хөө ингээл энэ нэвтрүүлэгт ингээл хүн болгоноос та анх яаж танилцсан бэ гэд асууад байгаа нь би ер нь өөр хүмүүстэй ингээд гэр бүлтэй хосуудтай уулзахтаа надад тэр нэг сонирн байдаг байхгүй. Яаж явж байгаад энэ хоёр танилцсан юм болоо. Тийм болоо гэ тий. Тэгээ би нөхөртөө анх хэлжсэн нөхөртөө суучаад би хэлдэг байхгүй. Би эхэлж нөхрөө үдсэн байхгүй юу? Оо за. Яста яасан дураараа юм бэ гэдэг юм чи маань. Манай баядууд дотор бол тэгээд одоо эмэгтэйнуудаа одоо анх удаа би танаас л одоо сонсч эмэгтэй би нөхрөө төрөл ючсэн гэдэг нэг таны амнаас одоо сонсч. Манай баядууд бол тийм түйр байхгүй. Гэтэ одоо зоригтой ах хэрэгтэй шүү. Тэгсэн чи таалагдсан бол тэгэл дураараа юу. Дураараа. Таалагдсан бол тэгээд дураараа л шүү дээ. Тэгээ би нөхдөд суучаад би дараа нь хэлжсэн байхгүй. Чи надад ингээд анх орж ирсэн өдрөө л таалагдсан гэд. Би бүр ингээд анх хараад дурсан байхгүй юу. Тэгээ би бүр чамаа ингээл хүүхнээс асуугаал ингээл инста миний тухай ярьж гинөө гэдэг байсан гэсэн чи эртхэн хэлчихгүй би бэлэн лээсэн шүү дээ. Тэр нь болохоор чи бас надад таалагдчихсэн шүү дээ гэсэн үг байхгүй юу. Тэгээ би өөрөө юм сонд хөвгтэй болохоор хүмүүсийг яаж танилцсан бол гэдэг надад аюу сонирхолтой байдаг. Тэр чихэд ундраадаас хайр сэтгэлээ илчилж ярьдаг. Тэгсэн ундрaan төрүүлээд би дураараа ашигласан. Тэрний бидтэй баярлж явдсан шүү дээ. Маа нөхөр болохоор чи хэрвээ эхэлж хэлээгүй байсан бол би өдөрт хүнтэй суугаагүй явж байгаа гэж надад худлаа хэлдээ. Бас ингээд хүмүүс ингээд тэр анхныхаа хайрын тухай анх ингээд учирсан тухайгаа ярихаар өшөө их юм бодогдоод таашд одоо ингээд асууж ярих гэж байгаа үстэй. Нэрээ дараа тэгжсэн шүү дээ, ингэжсэн шүү дээ гэдэг. Тэгэхээр бид нар чинь ингээд амьдралдаа төрдөөдөж гэдэг юм уу? Ерөөсөө ярьдаг юм нь одоо дандаа л ажил одоо тэр яахын хэдээс яахын хонио яахын гэдэг ч юм уу тий. Бид нар чинь төгжирч гэлээ одоо ямар хоол ийх үл гэж ярьдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь л боломжтой гарвал бие биенийхээ тухай айгүйх ярих хэрэгтэй юм байна лээ гэж надад бодогдтыг. Тий. За тэгээд тайрын хувьд л яг ингээд хоёлаа маал ах вэ, гэр орон одоо аав ээж ах дүүс гэл тэднийхэн тухай үргэлж яриад хоорондоо ингээл ярьдаг юм чинь бол яг тэгээд хоёлаа нэг ажиллаа яг нэг хийгээд байгаа байхгүй юу? Тий. Дандаа цухтаа хийдэн байх. Тий, яг цухтаа хийн. Тэр чинь бас айгүй гой санагдсан. Амар байдаг. Манай хүн би буусныхаа мах татаад ингээл гурлаа зуураад ингээл яг бууз хийхэд битчихдэг. Тэгэл манай хүн яг хоньноос ирээл малаа оруулж орчичгээл уяалаа тэгэл бууз хийн. Би гурлаа автгаалж игээл манай хүн буузаа чимхээл. Тэгэл хоол моол бүх л ажлыг хамтдаг юм. Одоо би биенийхээ гэдэг юм уу чамд заяа. Манай мөгтөө эзэгтэй яг бүр ингээд яг тэрэн шигээ хамгийн түрүүнд ингээ ботгоор нэг юм харагддаг юм нь юу вэ? Ханийхаа талаар тэгээ явж байгаа ботход тэгээд миний хань тэгээд гадаа явж байгаа хөдөн дулаан тэгээ гадаа явж байгаа яхад хүрдээс минь ингээд халуун цаагаа бариад тоолгондоо бариад ингээд ирдэг. Тэр сэтгэл би их баярл дотроо бодж явдаг. Яг отор дээр явж байхад ингээ ганцаараа ирээг байхад нь юу санаанд ордог гоё хэлжсэн үг ч юм уу? Залуу байсан тэр үед анх манай хань надад ярьж байсан үг нэг бас санаанд орлоо яах вэ? Тэгжөөд? Тий. За чамд одоо их нөхрөө батхаар нөхрөө санахаар манай нөхөр одоо ингээл дотор мотор явсны арал би ингээл манай нөхөр чинь ингээл орж гарахтаа гэрээс орж гарахтаа заавал энэ юуныхаа хаалганыхаа энэ гэр доторхын нэг үед нэг ишгэвч ядсан шүү дээ. Тэрийг байнга цохино. Гадаа байвсан гэсэн гадна талынхаа тэр ишгэвчийг байнга цогтдог. Тэгэл одоо ингээл гэрт ингээд сууж байгаа л манай хүн ирлээ гэхэд өөр хүн ирэх юм бол хязгаарч тэхгүй. Тэгэл манай хүн ирэх юм бол тэр ишгэвчийг аваад цогцож л орж ирнэ. Оо манай хүн ирж байгаа маань тэгэл явдсан шүү дээ. Одоо тэр манай жижиг урхаа штэ. Тий, баг. Тэр хүртэл одоо тэгээд одоо надад шууд гадаа ирээд орой ирээд гутал цогцож аав гэгээд орилж байгаа юм чи. Аав гэгээд. Мэдчихээн. Аав гэж байд. Тий. Ингээд өөр хүн угаасаа тэхгүй. Тэхгүй тий. Ой ямар гоё. Тэг өөрийнх нь хийж байгаа тэр андаа сэтгэл тавьж байгаа байдал бас хүмүүс одоо тэгээд аав нь өглөө ингээд босхтой ингээд бүх хувцааг өвжиж өмсдөг аахгүй юу. Тэгэхэд одоо манай тэр жаахан ингээд үсчихсэн харж байхгүй тэр чинь байнга. Тэгээд одоо тэр шинхэн би нэг харж байсан чинь нэг хувцас барьчихсан гэдэг гүвж өгч чинь. Сэгсэрч өгч чинь. Бас дурайс.
Тийм тэгэхээр ингээд хүүхдүүд аав ээжийнхээ дандаа ингээд ямар ч зан чанарыг заавал автоматар дуурайд тий. Ямар гоё үлгэр дуурал бол тий. Мундаг штэ. Тийм байна. Би одоо чиний өөрөө айлын ингээд 10 хүүхдийн дөрөвтгөн. Өө за. Тэгээ дээрээ 3 ягштай дуураа 6 эрэгтэй дүүтэй. Тэгээд би өөрөө 14 настай хат манай ээж бурхан болсон. Тэгээд миний дүү тэр үед дөнтэй хүүхэд байж асан одоо ингээ 26 настай залуу болсон. Автомат ингээд моторт явж байгаа. Тэгээд бид нөр ингээ бүгд манай нэг том ихчил тусдаа гарсан байсан тэр ээж бурхан болж байгаа. Тэгээд бид нэрийг амарч яасан тэгээд амтны дотор тэгээд нас тоош оруулчихгүй гэж миний аав 10 хүүхдээр тэгээд өнөөдөр хүртэл ингээд küлийн дөрөнд гарын ганцхан хөрвч амьдрээс миний аав мундаг сэтгэлийн хатцаатай тэгээд хүн нэрн тэгээд багаасаа тэгээд яг тийм амьдралын хатуужил гэдэг юм үзээд өнөөдөр хүртэл ингээд амьдрсан хүнд бол сэтгэлийн хат бол амар суун. Тэгээ би ямар нэгэн зөөр байсан юм амьдралын шаардлагатай тийм зовсон тийм юм дээрнэх нэг их санаа зовдгоо. Тайван болох байх гэж дотроо бодоод явж ил байдаг. Тэгээ миний аав ч гэсэн яг л тийм. Тэгээ 90 өнөөдөр тэр 10 өнчин хүүхэдтэй уцраа тэгээд одоо сэтгэл санаатай готорч гонсон тийм байхгүй сэтгэл санаа их өдрөг тэгээд бид нэр өнөөдөр хүртэл хүмүүс миний аав мундаг. Тэгээ миний ханд ингээд доошаага энэ 6 дөө ингээд энэ хотод тэгээд миний ээжийн дараа тэгээд ээжийн уран дээр миний дүүнэр тээж болж ирсэн. Айлын том бэр болсон. Миний ханд бол амьдралын ачаа бол амар их байгаа. Тэгээд энэ хүн бол өнөөдөр хүртэл ингээд ямар ч айсны дүүнэрт бүгд нь ингээд ээжийн ур болоод ингээд явж байгаа таньда бас дотор баярлж явдаг. Айлын том бэр гэдэг чинь бас чухал шүү тий. Тий. Айлын том бэр тэгээд дундаа би айлын том залуу гэдэг дараа амьдралын ерөнхий бүхэл ачаа муу сайхан бүгд л битүүр дайрал. Явжлаад. Тийм л юм байхгүй юу? За тэгвэл айлын том бэр болж ирээд. Тий. Тэгэл ёстой л ээжийн оронд ээж болж байна та тий. Тий. Манай Жамбагийн аавынх эдээд л да дүүгийнх нь энд одоо айл гэр болчихсон. Шинэ гэр гэж ярьсан байдаг шүү дээ. Тий манай тий шин гэр гэж ярьдаг. Тийм билээ энэ гэрээ. Тэгэл энэ болгонд бас одоо урд нь бол аав нь чамайг ингээл эхнэр авах гэж ингээл бүх юм бэлдээл. Би бол тэгж л ойлгосон. Тий. Яг тийм. Одоо тэгвэл таяр бас аавда туслаад аавда нэмэр болоод бас тий. Одоо дараагийн зөндөө дүүнэр Одоо 3 залуу байгаа. Хүнсээ гараагүй. Тусдаа гараагүй 3 залуу. 7 хүн тусдаа гарсан 3 гараагүй. Тэгвэл одоо манай эцэгтэй бол тэгэл яста хамаагийн минь бэлдээл эмэгтэй хүний талаас хийх ёстой бүх юм бэлдээл. Тий. Хором найрын хийлэгдэг юм шүү дээ тий. Аав нь тэгвэл бас их үнэхээр мундаг хүн юм байна. Мундаг манай аав өстой мундаг. Ямар ч эмэгтэй хүнээс тусгааргүйгээр тэгж одоо манай гэрийг ингэж манай гэр одоо манай дүүнэрийн гэрийг ч гэсэн тэгээд ямар ч юм гачигдгүйгээр тэгж тусдан гаргаж өгч байгаа. Өстой мундаг. Яасан сайхан аавтай, яасан сайхан гэртэй, яасан сайхан нөхөртэй, яасан сайхан гэр бүлвэ. Өндөр хичээгийн ирэнгээд би одоо маань Увс аймагт тэгээд Увс аймгийн бүр тест сумд ирж ийнгээд өндөр хичтэй би бүр Баян Тов цэмсхийгээд аймагаас бүр би бэргээгчтэй захиад авахуулаад танд дэмсгэж үзүүлээ гэж би авахсан шүү дээ. Өө тийм үү. Яасан гоё. Одоо танд дэмсгэж үзээлнэ. За тэгээ. Үрээр явдаг нөхрийн зан. За ямар ястай гоё. Би танд дэмсгэж үзүүлжээс ингээд бижиглүүлээ гэж атсан шүү дээ. Ямар гоё сэтгэлвэ. Тэгтээ бүр ингээд надад өмсөөлж үзүүлэх гээд ингээд ихчтэй хэлээд түрээслээ тавьсан гэж байгаа байхгүй тий. Тэгээ энэ бүр урлагийн хувц юм шиг байна тий урлагийнх нь. Ямар гоё юм бэ. Гэтэ энэ бол тайрын өдөр байхгүй юу? Би бол бүжгэлж болохгүй.
тайрын болцоо аахгүй юу. Тэгээд ийм гоё хувц өмсөсөнд баярлалаа. За би нэг зүгээр ингэчихэл та хувцсан дээрээс нэг баяд бүжгийн. Би ч юм уу захгүй гэх. Энэ бол бүр дээшээ гэдэг байхгүй юу? Хоёр тийшээ сууж байгаа. Тэгээ гараа ингэж дэш. Болж юм уу? Одоо хэсэг 11. Тэгээ айгүй хингдэг те. Йоо, айгүй гоё гоо. Бүр дэш хингдэг те. Сая би энэ бүжиг хийгээл яачсан чинь нэг гоё юм санаад орчихлоо. Манай ээж бүжигчин байхгүй юу? Тийм бүр насаараа чулгат. Бараг 15 наснаас бүжигчээ гээ. Тэгэд манай болохоор Баян хонгорын гоолтад ангаахт багшилдаг гэсэн залуухан багш. Тэгээ манай ээжтэй танилцаад тэгээ ээж концертын үзээд бүр дурлсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө ингээд дөрвөлээ 4 ойрд гээ бүжиг хийдэг гэсэн гинэ. Тэгсэн чинь аав шүлэг зохиож өгсөн гэсэн. Ингэж тоглолтын үзчихэд. Тэг ижлэхэн хувцастай 4 ойрдыг ирмэж завчилгүй хүмүүс харав. Харин би чамаасаа бусдын харж амжилгүй цааш нь оруулчих ва гэж. 4 ойрд бүжиг авсан тий. Них гоё дуурсан санагчлаа. Би ондрэгчдад стейк баярлж байна. Миний ихчүүд ингээд 1500-600 км-ийн цаанаас ингээд ирээд надад одоо ингээд 2 өдөр ингээд миний ажил туслаад хөдөөний ингээд хөдөө одоо ингээд өвөл цаг штэ. Малчны мэгтэйчүүд юу хийдэм байна? Ямар ажил хийдэг юм байна гэгээд бүх ажлыг мань ингэж яваад хийлцээд 2 өдөр над зөндөө тусаллаа. Гадаа дотоагүй. Гадаа дотоагүй тэгээд тийм. Яг чармаас 2 өдөр тэгэл 2 жилээс 2 өдөр чармаахал байх л да. 2 өдөр чармаас чигээ юусмаргүй санагдчихээн. Тэгээд одоо яг тэгээд стейк баярлж байна. Тэгээд би ондрэгчдод ингээд баярлаад ондрэгчгээ бид нэр болохоор ингээд зүрхтээр хардаг бас ингэж ярээсээ ингээд манад ирээд бидний нурдаас бид нартай ингээд хамт ингээд яриа сууж ирээсээ ингээд бид над ингээд ирээд туслаад ингээд байна гэж зайж бодож байгаагүй. Тэгсэн чинь ингээд манад ирээд над 2 өдөр ингээд туслаад ингээд байж ахт тест их баярлж байна. Тэгээд ондрэгчтэй би ингээд стейк юм олж ядаад ондрэгчтэй нэг хой өгье дөө. Хой гэдэг нь хонь. Оо тэр нөгөө нэг дуу чи хой гэдэг чи хонь юм биш үү тий? Тий. Оо ястай их баярлалаа. Тий, ястай их баярлалаа. Тэгээд юу их чин хойг авсан гэж бодъё. За. Тэгээд тайр минь гоё хашаанда биш хотондоо сайхан тижээгээд тэгээд яг нөгөө жам ясаар нь насын наслуулаа. Сэтрэлчиг гэж байгаа маань л да. Тийм сэтрэлэн тий. Тий, сэтрэлэн. Тийм сайхан сэтрэлээ л тавьчих. Их чин зүгээр өстой их баярлалаа. Өстой авснаас өөрцгөө боллоо. Яас гүрхи надад өгөх юм хоорондоо ярилцсан биш үү? Баярлалаа. Их дотн оллоо бид нар. Тэгээ би бас гэрээ эцэгтэй л бэлэгтэй яваад байгаа шүү дээ. Оо за за. Миний ихнэр л бэлэг авч байвал маань хурд өгдөө шүү дээ. Миний ихнэр л юмтай болж байна. Миний их гэж юу. Миний их гэсэн үг. Энэ болохоор нөгөө Comlab Lab гэдэг Испанийн брэнд. Манай охин битээр хэрэгэлдэг. Одоо эмэгтэйчүүдийн хөөрхөн эрхтний угаах, цэвэрлэх бүх юмыг ингээд хийдэг энэ бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд дотор нь бас би чамд нөгөө наад уруулын бодгочны чамд үнэхээр гоё зөгчлээ. Би тэг чамд энэ нөтийн уруулын бодгоны шинэ өнгийн шинийн үгүй яг ижлэгэн өнгөтэй 2 байгаа заа. Нэг нь арай тод. Тэгээд өстой гоё эзэгтэй байсан шүү. Өстой их баярлалаа. Зүгээрээ. Тэгээд би бас сонсч ирсэн өдөр нөгөө танаа хамаатнууд ирсэн шүү дээ тий. 4 үеэр амьдрдаг тэгээд өмнө нь ч гэсэн бид нараас судалгаа хийгээд ингэж яхад өвөө аав нь бас цуг амьдрдаг гэд. Тэгээд би бас өвөө аав хоёрт нь бэлэгтэй ирсэн. За. Эрэгтэй хүмүүс тэгээд үргэлжлэл өөрсдийнхөө хэрэгтэй өөрсдөө хэрэгэлдэг юмыг авдаг байх гэд. Энэ болохоор ингээд өвөөд нь юм чихрийн гоё юм тавг авсан байгаа. Ингээд тавиад хэрэглээд авах. Энийг бас
Өвөдөө хөрөө. Ямар гоё ийм хувцастай хөтлөх чи ямар гоё юм бэ? Бас үнэхээр ухаантай бэр биш шүү те. Ухаантай бэр. Энэ нь болохоор ийм зүгээр ийм гоё ийм бүр ийм дугуй, ийм өндөр ийм шилэн сав баг. За. Наадахта цагаан эдэгээ хийх, хүмүүс дүрм хийх гэл. Тэрэн дээр чи өөрөө харж бол өвөдөө маадах өчхгүй те. Энэ болохоор чихрийн тавх шиг. Бас л баярлалаа. За баярлалаа. Зүгээр. Гэсгээл эмхтэй хүмүүс чинь гарна л яваад байдаг. Хэрэггүй гэсэн гарна юу гэж. Ундрмэгч над руу анх чиний туслахаар очиг ихтэн би гайхсан. Тэр хүн одоо энэ хүүтэнд энэ их хол тэгээд тэр их ажлынхаа хажуугаар надад ирээд туслана гэхэд би бол эргэлзэжсэн. Тэр хүн ирээд юу хийх юм бол яах юм бол гэгээд тэгэхэд бол ундрмэгч тэр хол газараас ирээд надад бол хэндэлж ирээд хэнд тус болгоод юу ч хийхийг энэ хүн надад харууллаа.